Шудраг ёс, хөгжлийн гэрээ. Баялагтай эзэн Монгол. Өнөөдөр өглөө таяга бариад гараад явсан хараагүй орой гэртээ буцаж ирэх нь бол баталгаагүй нийгэм өнөөдөр Монголоос одоо бидний орчин тойронд байна л да. Хүртээмжтэй орчин гэж яг ямар зүйлийг хэлдэг юм бэ? Тэр хөгшин залуу, хөгжлийн бэрхшээлтэй хамаа алга яг бүх хүн тэгш энэ замаар зорчих. Тэр орчныг л уг нь хэлдэг гэж би ойлгоод байгаа байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хууль тогтоомж манад байгаа яг үл байгаа. Өдөрмөр эрхэлдэг асуудлыг төлхөө бас дэмжиж ажлын байруудыг олноор нь шинээр бий болгоод ингээд ажилтаа орлоготой байж юм бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс чинь зүгээр халамж хүсээ суудаг хүмүүс ш баялаг бүтээдэг хүмүүс болох байхгүй юу? Хүн болгон энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хаа явсан газар нь хайрлж, дэмжиж, тусалж хамгаалах хэрэгтэй. Нэг үе бодвол хүмүүс хандлага нэлээд өөрчлөгдлөө дээ. Хүмүүсийн тусалж байгаа нь арчиж хандаж байгаа нь шал өөр утаа. Хүрх зам нь арга барил нь л өөр болохоос бусдаараа бид яг л адилхан нэг зорилготой нэг зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүмүүс байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, барилга байгууламж, нийтийн тээвэр, гудамж зам талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгохыг шаардаж ажиллана. Монгол улсын төлөө зүтгэе. Ухнаагийн хөрөлс өг.